Үндэсний аюулгүй байдал буюу стратегийн хүнс болох буудай тарианы үрийн чанар аюулгүй байдалд хянах шалгалтыг мэргэжлийн хэлтийн ерөнхий газрын дарга ерөнхий байцаагчийн 2014 оны 9-р сарын 16 оны өдрийн 0126 тот удирдамж хуваар гаргасны дагуу холбогдох хууль тогтоомжийн дагуу явуулахаар болсон. Хянах шалгалтаар иргэд болон аж ахуйн нэгжүүдийн ургац хураалтын явц, эх оны нөөц тариалалт, улсын нөөц, үрийн буудай чанар аюулгүй байдал, хадгалалтын горим стандарт, хүнсний ногоо буюу элеватор төмс ногоог механикчсан зойронд газар тариалан ургамал хамгаалал 20 зэрэг хяналтын системтэйгээр зохион байгуулах зэргийг дүгнэн нэгдсэн үнэлгээ дүгнэлт гарган мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгч зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэн ажиллах юм а. Ийхүү улсын хэмжээнд 2014 оны ургац хураалтаас үр болон хүнсний буудай нөөцийг бүрдүүлэхэд хяналт тавих талаар энэ удаагийн мэргэжлийн хэлтийн цаг нэвтрүүлгээр онцлон хүргэж байна. Одоо үндэсний буюу улсын стратегийн хүнс гэгдээд байгаа. Одоо үр тариа ургац хураалтын маань одоо хэрхэн яаж анхаарах хэрэгтэй, үүнд ямар хяналт шалгалтуудыг тавигддаг тал дээр бас мэдээлэл хүргүүлэхгүй. Жил бүр мэргэжлийн ерөнхий газраас аймаг нутгийн мэргэжлийн хэлтийн байцаагчид нийлээд энэ улсын үрийн нөөц тариалал дэмжих сан дээр одоо үр нөөцлөлт буюу үр буюу хүнсний буудай нөөцлөлтөөр хяналт шалгалтыг явуулдаг. За энэ стратегийн хүнсний бүтээгдэхүүн болох үр тариа буудай бол одоо бидний хүнсний аюулгүй байдал стратегийн хүнс учраас энэ жил одоо бас хяналт шалгалтыг явуулахаар мэргэжлийн ерөнхий газрын дарга буюу ерөнхий байцаагчийн 1914 оны 9 сарын 16-ны 0126 тийм тушаал хуваар гарсан байгаа. За энэ хуваарийн дагуу бид нар хяналт шалгалтыг энэ жил явуулна. Хяналт шалгалтыг явуулахдаа бол хоёр үе шаттай явуулна. Нэгдүгээрт нь бол одоо газар дээр нь одоо улсын үрийн нөөц буюу тариалал дэмжих санд авах үрийг газар дээр нь шинжээч буюу улсын байцаагч хуваарийн дагуу ажиллаж эхлээд бол газар дээр нь шинжилгээ баталгаажуулалт хийж одоо энэ үр нь стандартын шаардлага хангаж байна уу үгүй байна уу гэдгийг хяналт шалгана. За манай хяналтыг явуулахдаа одоо улсын нөөцийн тухай хуулиараа улсын нөөцийн тухай хуулийн дээр стратегийн хүнсний бүтээгдэхүүн болох буудай 10 бол стратегийн хүнсний бүтээгдэхүүнд ордог. Тийм учраас энэндээ улсын нөөцийн тухай хуулиар болохоор одоо улсын нөөцөд байгаа одоо хадгалах буюу одоо нөөцлөгдөж байгаа бараа бүтээгдэхүүнд мэргэжлийн хэлтийн байцаагч хяналт тавина гэсний дагуу хяналтыг тавина. Аж ахуйн нэгжүүд иргэдэд анхааруулахад энэ улсын үрийн нөөцөд одоо өгөх гэж байгаа одоо худалдан борлуулах гэж байгаа өрөндөө юу анхаарах вэ гэвэл одоо манай гол зөрчил болохоор 1 кг хогромл өсө тэнцдэггүй стандартаараа. Манай Монголд мөрдөж байгаа стандарт болохоор 1 кг хогромлонд 70 ширхэг байх хэрэгтэй. Тэгтэл манай одоо нэг аж ахуйн нэгжүүдийн цэвэрлэгээ сордол техникийн хүчин чадлаас хамааруулаад нөгөөхөө цэвэрлж чадахгүй. Гол одоо юу зөрчигдөж байгаа юу бол 1 кг хогромлыг л тэнцвүүлэх шаардлагатай. За мэргэжлийн хэлтийн ерөнхий газраас яг аж ахуйн нэгжүүдэд одоо хяналт шалгалтыг тавихад ямар илүү бас зөрчил дутагдлууд илэрдэг вэ? За аж ахуйн нэгжүүд одоо үрийн болон хүнсний буудааны стандартыг ерөөсө хангадаггүй. Ягаад гэвэл одоо цэвэрлэгээс хортолт муу хийж байна. Техник юу ургацсан юуны үед ургалтын үе технологийн одоо нөгөө гербицидийг сайн эргэлэхгүйгээс хогормол их ургаж байгаа. Тэгээ хогормол их ургаснаас нөгөө стандартын шаардлага хангадаггүй тийм бүтээгдэхүүн бас үйлдвэрлэж байгаа. Тэн дээр анхаарах хэрэгтэй. Үүн дээр одоо анхааруулахын тулд мэргэжлийн хэлтийн зүгээс ямар зөвлөн туслах үйлчлэгийг үзүүлдэг вэ? За бид нар бол жил болгоно нөгөө одоо сая хэлсэн шүү дээ удирдан юуны дагуу ингээд газар дээр нь шинжээж авч яваад мэргэжлийн байцаагч дээж аваад шинжилгээ баталгаажуулалт хийгээд энэний таарчаан таарахгүй байна. Энийг ингэх шаардлагатай гэсэн зөвлөн туслах ер нь үйлчлэг үзүүлж байгаа аж ахуйн нэгж. Ингэж явсан. Тий. Ингэсний үр дүнд одоо стратегийн хүнсний бүтээгдэхүүн болох чанар сайтай үрийг одоо нөөцөд хүлээж авч байна. Аж ахуйн нэгжүүд гэсэн өөрсдөө чанар сайтай үрийг нөөцлж байгаа. Монгол Улсын газар тариалангийн түүхэнд бодлогын чанартай олон чухал арга хэмжээ төлөвлөгдөж хэрэгжин газар тариалангийн үйлдвэрлэл цаашид доктортой хөгжих суурийг тавьснараа 1970-аас 1980 оны он жилүүд онцлог гэгддэг юм а. Учир нь 1969 оноос ихтэй агрономчдын улсын анх дугаар зөвлөгөөнөөс дэвшүүлсэн зорилт биелүүлж хэрэгжин үр дүнгүй өгч эхэлсэн байдаг. Ингээд 1970-аас 1980 онд газар тариалангийн үйл ажиллагаа бүрэн шинжлэгдэж улсаас дэмжлэг үзүүлэн хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх он жилүүдээс 5 дахин нэмэгдэж
эрчимтэй хөгжсөн чухал он жилүүд гэгддэг байна. Ийхүү 1973 онд Монгол улс түүхэндээ анх удаа 38 пүү буюу 516.5 тонн тариа хураан авч үр дүнгээ хүртэж байсан ч хураан авсан тариагаа хадгалах, сав, агуулгын асуудалтай тулгарч байсан нь мөн л Монгол улсын төрийн засгийн анхааралд хүрч буудаан тариаланд хүчтэй бодлого дэмжлэг үзүүлэхэд нөлөөсөн байдаг юм. Буудаа бол хамгийн эртний тармилын нэг гэгддэг бөгөөд хаан тармил хэмээн нэрлэгддэг. Учир нь хүн төрөлхтний туулж өнгөрүүлсэн олон зууны туршид хүний амьдрал энэ тармилаас ихээхэн хамаарч ирсэн байдаг. Буудаан түүх хүний үйл ажиллагаатай нэгт холбоотой дээр буудаан тариалалтаар дэлхийд Оросын холбооны улс, Америк, Хятад, энэтхэг зэрэг орнууд тэргүүлдэг байх юм а. Харин Монгол улсын хувьд буудаан тариал нь 3000 гаруй жилийн түүхтэй гэж үздэг. Өдгөө Монгол улс буудааг тариалах ур ухаан, улам өргөжин дэвцээр өнөөдрийг хүрч Монгол хөрсөндөө тарж ургуулсан 30 гаруй нэр төрлийн сортын тариа байдаг юм. Өнөө цагт сортын болон үрийн чанар олон улсын стандарт хангасан МНС 246 2010-ын 7-гийн 4 дахь заалтаар улсын нөөц зөвхөн нутагшсан сортын үрийн тариалангийн хянан баталгаа хийгдсэн улсын байцаагчийн дүгнэлттэй тарих үрийн чанарын стандартын шаардлага хангасан үрийг хүлээн авна гэсэн заалтын дагуу дээрх стандартыг манай улсын тариалангийн салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагууд мөрдөн ажиллаж шаардлага нийцсэн тариаланг улсдаа хүлээлгэн өгч байгаа юм а. Манайх бол жилд нэг 500-аас 520 га Улаанбуудаа тарьдаг. Нэг 1000 га эргэлтийн талбайтай бусдын нь одоо өөрөөр хийгээд ингээд тариалдаг. Одоо энэ жилийн хувьд бол бас ургац их ариун байна. Үрийн шинжилэл дээр манай үйлдвэр хөдөөж яам их онцгой анхаарч Монголын хөрс цаг урт тохирсон одоо Монголын эрдэмтэн докторуудын бүтээсэн дархан 144 гэдэг сортын элит үрийг 10 тонныг өгсөн. За үйлдвэрлэгч одоо аж ахуйн нэгжүүдийн хувьд гэх юм бол мэргэжлийн хэлтийн ерхий газрын шаардлага нийцсэн шаардлагыг биелүүлж ажилласнаар ямар үр дүнтэй байдığım болоо энэ тал дээр та бас. Ер нь газар тариалангийн үйлдвэрлэл гэдэг чинь бол бас чанарын өндөр түвшинд бүх технологи яг шаардлагын дагуу явагдах ёстой. Өрөө яаж цэвэрлэх ёстой юм, өрөө яаж ариутгах ёстой юм. Ямар үр сонгож тариалах ёстой юм. Тэгээд тариалангийн талбай маань өөрийнхөө их сайн бэлдсэн байх ёстой. Одоо ийм олон шаардлага байна. Одоо урах зураалтанд бол цаг агаарын байдал бол ер нь одоо нөлөөлдөг хүчин зүйлүүд хүндрэлүүд ер нь юу байдаг тал дээр эхлээд та үзэгчсэн мэдээлэл өгөхгүй. Ургацсанд одоо цаг агаарын байдал маш хүндрэлтэй. Сая одоо сүүлийн үед энэ өнгөрсөн одоо 5 дахь хагасны бороо бол маш их нөлөөлсөн. Улс ер нь яг үр тариалтан дээр буюу стратеги одоо хүнс гэж нэрлэгдээд байгаа энэ үр тариан дээр юун дээр илүү анхаарч илүү бас түлхүү дэмжиж ажиллавал зүгээр гэж бодогдсон юм байна. За улсын хэмжээнд анхаарах гол зүйл бол одоо малын асуудал байгаа. Тариалчдын энэ нөрийн хөдөлмөрийг бол хамгийн аюултай юм бол мал орж одоо урах зураалт зэрэгцээл малын зурааж одоо зэрэгцээд ордог. Энийг л одоо яаралдаа шийдвэрлэхгүй бол бараг л малчин тариалчдын хооронд бараг дайн гарах асуудал их ойрхон болоод байна. Аюулгүй адилтайнд холбоотой юу те энэ байдгүй яг энэ хэмжээгчдийг урах тариалтаас эхлээд малтай айлууд байна. Урах зураалтын үед орж ирэн тэгээд тэр чинь орж ирэл туучаас сүйтгээл одоо зөв нэг гаагаас авах хэмжээний ургацыг бол одоо маш их боруулж байгаа шүү дээ. Ургацсан болоосоос гарсан ургац хөрөхгүй шалтгаан бол одоо тариа нэг малтай холбоотой байгаа. Өнгөрсөн жилийн үдсэн чи одоо манай төв ангийн бодлоор чинь нийт авсан ургацын нэг бидээс ургацын баланс авсан ургацаас өцгтөө нэг 20-30% нь бол мал талхлагдсан тэмдэг үзсэн. Энэ юу гэхээр чи нэг мал тариалгын дагуу сэргийлэх ямар арга зам байна? Та бүхэнд манай санал бод. Сэргийлэх гэх юм бол одоо хуулиар гарахгүй болохгүй. Яг л төв аймгийн хэмжээнд төв сэлэнг болгон гэдэг энэ тариалтай ачууд мал юу хоёрын хоорондоо шийдэхгүй бол энэ одоо дийлдэхгүй байна. – 2014 оны ургацын урьдчилсан балансаар 466.6 мянган тонн үр тариа, 439.8 мянган тонн буудаа, 154.7 мянган тонн төмөс, 110.2 мянган тонн хүнсний ногоо, 47.8 мянган тонн тосны ургамал, 41.2 мянган тонн малын тэжээлийн ургамал тус хураан авахар тогтоогод байгаа нь нэг гаагаас дунджаар 15.2 центнер буудаа, 116.3 центнер төмөс, 121.4 центнер хүнсний ногоо хураан авахар ургацын байдал тогтоогод байгаа ажээ. Улсын нөөцийн салбаруудад үрийн Улаанбуудаг нөөцлөгтөө урьдчилсан хяналтыг мэргэжлийн хэлтийн ерхий газрын даргын баталсан хуваарийн дагуу улсын байцаагчаар дээж ахуулан шинжилгээ баталгаажуулалтанд хамруулна. Улаанбуудаан өрөө нөөцлсөний дараа мэргэжлийн хэлтийн ерхий газрын хүнсний аюулгүй байдлын хүнсний лавлгаа, лабораторийн ургамлын эрүүл ахуй, хорио царийн идэвхжлэгдсэн лабораторид тарих үрийн болон ургамал хорио царийн чанарын иж бүрийн шинжилгээ хийлгэж улсын байцаагчийн дүгнэлт гаргах ажил хийгдэнэ.
Аж ахуйн нэгж байгууллагууд иргэд үрийн агуулга, элеватор зойрондоо үр тариа хүлээн авахаас өмнө ариутгал халдваргүй зүйлтийг бүрэн хийх шаардлагатай. 2014 оны ургацаас аж ахуйн нэгж байгууллага иргэд эрх жилийн тариалах үрээ цэвэрлэж, сортлож хадгалах шаардлагатай. За манай Төв аймгийн хувьд бол газар дарааллын үйлдвэр сүүлийн жил их онцгой анхаарч байгаа. За энэ жилийн хувьд бүр их онцгой анхаарсан. Энэ юутай холбоотой гэхээр аймгийн иргэдийн төлөөчдийн хурлаас шийд гарсан дээг 100 сая төгрөг тариалцтай дэмжиж гэж 100 сая төгрөг гаргасан. Энэ нь болохоор сортын өр оруулж ирж тариалж байгаа нэг авч тариалсан аж ахуйн дэмжлэг үзүүлэхдээ үрийн урьдчилгаа 30% төлөхийн тулд одоо цэвэр сортын өрсөн одоо аймгийн 4 сумын 20% аж ахуйн 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. А энэ нь болохоор одоо нэг тухайн аж ахуйн дэнд газар тариалгын үйлдвэрлэлд их том дэмжлэг болсон. А энэний үндсэндээс манай Төв аймгийн жил 65 мянга үр тариа тариалсан. 65 мянгаас сая аймгийн ургацын урдчилсан балансаар бол нэг 104 мянган тонн ургац авахаар байгаа. А одоо ингээд нэмээд ингээд үзэхэд бол одоо саяын хэд өдрийн нарны болцсон ингээд нэг гүйцэлтийн ингээд тандал судалгаар гэж үзэхэд 110 мянган тонн авахаар тийм болцоотой байгаа. Нөгөө нөөц хадгалалт гэж юм яриад байна шүү дээ, тий? Тийм нөөц хадгалтын хувьд бол улсын өрөөнөөс манай Төв аймагт одоо 2 нөөцийн салбар байдаг. Энэ маань шүү одоо яг энэ ургац ураалтын үед үзэж байгаа аль сортын хянан баталгаа хийгдсэн стандартын шаардлага хангасан өөрийг шүү дээ тэнцвэрж шийд улсын нөөцтэй тушааж авдаг. А мөн аж ахуйн нэгжүүд бол өөрийнхөө ер нь аймгийн сая онцгой аймгийн шүү дээ ургацсан шүү дээ байгуулагдсан тэр хэмжээгээр бол бүх сумдаас шүү дээ албан даалгавар хөргүүлсэн. Энэ юу гэхээр энэ жилийн одоо ургацаас 100% нөөцөлж дараа жил одоо тариалахад нөөцлөх ёстой. Хоёр дэх аж ахуйн нэгжүүд одоо энэ ургацаас дээр энэ хурааж авсан ургацаа хамгийн сандартай будаанаас авч цэвэрлж кондицийн шаардлага хангуулж агуулах өөрсдийнхөө агуулгын савнд хадгалах ёстой. Тухайн бас нэг хадгалтын горим стандарт гэж байгаа хэл та. Байгаа. Тэрийг бол аж ахуйн нэгжүүдийн хувьд бол тодорхой хэмжээгээр өөрсдийнхөө хэмжээнд хадгалаад хэдэн жилийн хугацаа гэж үздэг юм бэ? Ер нь хадгалахт бол шүү дээ улсын нөөцт бол хадгалах хугацаа нэг 5 жилээс илүүгүй байх хэрэгтэй. Тий. А гэхдээ аж ахуйн нэгжүүд бол тэгж олон жил хадгалахгүй шүү дээ. Энэ жилийн дараагийн шаардлагатай өрөө авч нөөцлөөл дараа жилд нь тариал дуусгана. Ургац ураалтын ажил үр тариа энэ сарын 16-ны өдрийн байдлаар 51.6 мянган гааг ангилан хадаж, 22.3 мянган гааг цайруулж, 37.1 мянган гааг шууд хурааж, нийтдээ 60.3 мянган гаагаас 93.3 мянган тонн үр тариа, 4.9 мянган гаагаас 60.9 мянган тонн төмөс, 3.4 мянган гаагаас 42.8 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авснаар үр тарианы хураалт 19.3% буюу хүнсний ногооны хураалт 40.9%-тай явагдаж байгаа юм байна. 2014 онд улсын хэмжээнд 295.6 мянган га талбай боловсруулсан гэж үзэхэд 2015 оны тариалалтанд 45-аас 50 мянган тонн үр нөөцлөх шаардлагатай болох юм а. Иймд 2014 оны ургацаас улсын үрийн нөөц тариалан эрхлэлтийн дэмжих сангийн салбарууд нь үрийн улаан буудайг хүлээн авч байгаа юм а. Аюулгүй чанартай тариалан буюу үр ургац нь улсын үндэсний аюулгүй байдалтай салшгүй холбоотой. Цаашид эх орондоо Монгол хөрсөнд сайн чанарын сортыг дахин нэмэгдүүлж тариалах нь чухал ач холбогдолтой юм а. Ийхүү энэ удаагийн мэргэжлийн хэлтэй зан нэвтрүүлгээр дээрх ургац хураалтын талаарх мэдээллийг хүргүүллээ.